Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу манайхан шинэ өдрийн мэнд. За өнөөдрийн дугаараараа хэрхэн сүнснийхаа амьдралын нууцыг тайлж spiritual ертөнцтэйгээ холбогдох вэ гэдэг талаар ярина. Үүний тулд дараах хэдэн тодорхойлолтыг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За эхнийх нь болохоор spiritual wisdom. Энэ нь хүн төрлөختөнд бидний сүнс ямар учир зорилготойгоор ирсэн бэ? Энэ зорилгоо яаж биелүүлэх вэ? Мөн бидний амьдралын бүх салбар болох эрүүл мэнд, хамтын харилцаа, эд баялаг, үр хүүхэд, амжилт гэд энэ бүгдтэй бид хэрхэн fulfillment буюу сэтгэлийн хангамжийг төгс төгөлдөр дүүрэн авах вэ гэдгийг зааж сургаж өгдөг оршихуйн бэлэг ухаан байгаа. За хоёр дахь ойлголт нь болохоор creator гэж байгаа. За энэ нь болохоор биднийг бүтээсэн агуу бүтээгч. Биднийг бурхан бүтээгээгүй, биднийг оршихуй ертөнц universe бүтээсэн. За энэ оршихуй маань бидэнд энэ spiritual wisdom-ыг бидэнд ингээд өөрийнхөө энерги долгионоор ингээд бидэн рүү цацаж өгч байдаг. Өмнөх дугаарт creator-ийн тухай дэлгэрэнгүй ярьсан байгаа учраас түүнийг орж үзээрэй. За гурав дахь тодорхойлолт нь хүслийн хүүдийний тухай ярина. За бид бүгдээрээ амьдралынхаа туршдаа үргэлж хөгжилж дэвшиж эрүүл сарвал байхыг, амьдрах ухаан болох бэлэг ухааныг суралцахыг, жинхэнэ хайр сэтгэл болох соол мэдтэйгээ уулзрах гээд эдгээр зүйлийг үргэлж ирж хайж байдаг. Угаасаа бид бүгд үнийг авах хувь заяатай байдаг. Харин эдгээр зүйлүүдээ хүлээн авахын тулд өөрийнхөө хүслийн хүүдийг улам өргөжүүлж бий болгох хэрэгтэй. За тэгвэл энэ хүслийн хүүдий гэдэг маань юу юм бэ тэгвэл? Хүн болгон анх төрөхдөө хүслийн хүүдтэй төрдөг. Агуу creator маань энийг бидэнд эхийн хөвлөд анх ураг бий болох үед бидэнд аль хэдийн өгсөн байдаг. Дөнгөж төрсөн хүүхдийн гараа атгсан дайтай тийм хүслийн хүүдийг бид аль хэдийн авч төрдөг. За энэ мэдээж хүний нүдэнд харагдахгүй. За хүүхэд дөнгөж эхээсээ гараад хөхийг амлуулахад тэр хөхөнд сүү байгааг гидсээ цаттал идэхийг хүсдэг. За энэ бол хүн болгон хүслийн хүүдтэй төрж байгаагийн гэрч. Тэр хүүхдэд хинч тэр эхийн сүд халуун бүлээн амтлаг сүү байгааг хинч зааж өгөөгүй. Хүүхэд эхээс төрөхдөө тэр нарийнхан суугаар гарахтаа их өвдөлтийг мэдэрч улмаар эхийнхээ гидснээс гарснараа гинт энэ 3D ертөнцийн гэрэл гэгээ хүүтэн агаарыг мэдэрснээрээ их айдас төвшөөрт орж уйлж гарч ирдэг. Эхтэн тэрврүүлснээр тэр хүүхэд тайвширч уйлахаа байлдаг. Аюулгүй тайван байх нь хүн төрлөختний удаах хүсэл байх нь. За дөрөв дэх ойлголт нь болохоор creator-ийн gift буюу creator-ийн бэлгэнд бидэнд аль хэдийнэ биднийг анх төрхөөс өмнө аль хэдийн ингээд бэлтгэгдсэн байдаг. Бидний бүх зүйлээ авах гэсэн хүсэл, энерги чинь аль хэдийн эргэн тойронд чинь байж л байдаг. Хэрв та нэг юм хүсэж байгаа юм бол тэр зүйл чинь аль хэдийн оршиж байгаа учраас танд үүнийг авах хүсэл төрөөд байгаа гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та юу хүснэ тэр зүйл чинь аль хэдийн байгаа учраас танд энэ хүсэл чинь бий болж гинэ л гэсэн үг. Гэтэл spiritual хуулинд эдгээр хүссэн хүслээ авах гэсэн энэ энерги зүгээр гууж байгаа юм шиг гуугаад авчдаг. Энийг бол earn хийх маягаар буюу урамшуулалт, шагналын маягаар хүлээж авдаг. Бид бурхнаас залбираад миний энэ хүслийг биелүүлээд өгөөч гэж зөндөө гуйд тэгтэл биелдэггүй те. Энэ бол энэ нэгний гэрч. Зүгээр гуйгаад та хүснээ авахгүй. Тэгвэл яагаад бид нар энэ хүссэн зүйлээ авахгүй байгаа юм бэ гэхээр дараа хоёр зүйл
одоо гол асуудал болоод байгаа. Нэгт юу вэ гэхээр үнийгээ хүлээж авах таны хүслийн хүүдийн маань хэр хэмжээ багтаамжтай байна. Энэ хүсэж байгаа юмаа хүлээж авах тийм хүслийн хүүдийн том орон зай танд байна уу? За хоёр, хүссэн зүйл чинь хүрээд ирдэг. Гэтэл үүнийгээ тогтоож барьж чадах уу гэдэг асуудал байдаг. За энэ хоёр асуудал дээр spiritual wisdom оршихуйн одоо бэлэг ухаан нь гол анхаарлаа төвлөрүүлж одоо хүмүүст туслах, сүнснүүд туслах зорилготой байдаг. За spiritual wisdom бол ямар нэгэн шашин биш, шашны нэгэн урсгал биш, нэгэн калт биш. Энэ нь болохоор он эрчилээс уламжлагдсан өвлөгдөн ирсэн дээд ухамсарын бэлэг ухаан байдаг. За хэрвээ та ямар нэгэн шашин шүтдэг бол түүнийг орхих хэрэггүй. Spiritual wisdom танд харин энэ шашныгаа одоо ойлгоход улам нэмэр болдог. Одоо юмыг олон талаас нь олон өнцгөөс нь харж учрыг нь олохгүй байсан тэр зүйлээ тэр олон зэгүүдээ хооронд нь холбож ойлгоход тань тусалдаг. Таныг одоо энэ байгаагаас чинь хэд дахин дээр хүн болгодог. Абрахам, Мосес, Есүс, Мухаммед, Будда нар эхлээд шашин бий болгож үүсгээгүй. Тэд бүгдээр л spiritually өөрийгөө одоо байгаагаасаа илүү бэлэг ухаантай болохын тулд өөрийгөө хөгжүүлэхийн тулд үүнийг тэд эхэлсэн. Тэд бүгдээрээ анханасаа spiritual багш нар байсан. Энэ бүх одоо spiritual багш нар анхандаа одоо эргэн тойрон хүн төрлөخت нь яаж spiritual замаа амьдралаа нээх тухай зааж байсан. Гэтэл цаг хугацааны туршид хүмүүс одоо энэ spiritual болох нь одоо их хэцүү юм байна гэдгийг анзаараад үүнийг одоо ихэнх нь одоо зан заншил, уламжлал, үзэл суртал, шашин болгож хувиргасан. Гэхдээ одоо энэ бидний энэ үед оршиж байгаа шашин, уламжлал, зан заншил дотор хэдий одоо spiritual одоо wisdom сүнсний ойлголт байгаа ч гэсэн энэ одоо анхдагч одоо spiritual wisdom утгаас аль хэдийн одоо аслагдсан байгаа. Ялангуяа одоо өөрийгөө бүрэн утгаар нь хөгжүүлж өөрийгөө өөрчлөх буюу трансформашн хийх гэдэг зүйл нь аль хэдийн одоо алдагдсан байдаг. Одоо бидний бүтээгч оршихуй гэрэл гэгээ үргэлж бидэнд одоо эерэг энерги долгионыг биднэрөө ингэж өгч байдаг. Харин бидний ажил бол тэр энерги долгионыг хүлээж авч итгэжүүлэх ёстой байдаг. Хэрвээ бид энэ энерги долгионыг одоо хүлээж аваад итгэжүүлж чадхал юм бол бид нар энэ дэлхийд гайхамшигыг одоо бүтээж чаддаг. Харин энэ энергийг хүлээж авч чадахгүй байх юм бол бидний амьдрал одоо эмх замбраагүй chaos болдог. Гэтэл энэ great race бидэн лөө дамжуулж байгаа энэ энерги долгионыг авах гэхээр юу тэгвэл саад болоод байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байгааз. Тэгвэл үүний тулд бид нэр 5 дахь тодорхойлт болох сүнсний зорилгоо ярих хэрэгтэй болж байгаа. Бидний сүнс энэ дэлхийд ирэхдээ өөрийн гэсэн тодорхой үе шатанда тохирсон сэтгцийн хүнд дарамт, хүнд ачаатай ирдэг. Энэ нь одоо өмнөх олон удаагийн дахин төрөлт амьдралын туршид хуралдаж бий болсон нөгөөх л бидний нөгөө айдас, өөртөө итгэлгүй байдал, уур хилэн, бусдыг удирдах гэсэн асуудал маань байдаг. За эдгээр энэ хүнд ачаа нь одоо биднийг бүтээсэн гретерийн одоо биднэрүү дамжуулж байгаа тэр эерэг долгионыг одоо өөдөөс нь эсвэргүүцээд байдаг тийм сүрэг долгион байдаг. За энэ материалыг ертөнц дээр гайхамшигыг бид нэр зүгээр үнгүй аавна гэж байхгүй. Хэрвээ тэхэл юм бол бид үүнд талархаж баярлахгүй, сэтгэл ханахгүй энэ гайхамшигыг бид нэр earn буюу зүй ёсоор нь хүртэж шагнал маягаар авах ёстой байдаг. Тэгвэл яаж эдгээрийг одоо авах ёстой юм бэ гэхээр дараах хоёр ойлголтыг ойлгох хэрэгтэй. Энэ хоёр ойлголтыг одоо ойлгож хүлээн зөвшөөрч хийснээрээ энэ нь одоо таны сүнсний одоо зорилго хийх ёстой ажил нь байгаа. Ингэснээрээ та амьдралынхаа утга учирыг олж сэтгэл хангалууныг дээд зэргээр мэдрэх болно. За нэгт нь юу вэ гэхээр энэ нь
трансформашн буюу өөрийнхөө сөрөг зан арын шин үйлдэлийг баг багаар засаж өөрийгөө хөгжүүлэх. За хоёрт нь өөрийн гэсэн содон аргаар өөрт заяа гэсэн авьяас бэлгээ ашиглан Greater-с танд оноогдож өгсөн gift бэлгийг хүртэж аваад түүнийгээ бусдаа түгээж, бусдаагаа хуваалцаж, түүнээс өөрөө сэтгэл хангалуун дүүрэн авах. Энэ хоёр зүйл байгаа. Энэ бол таны амьдралын зорилго, таны сүнсний зорилго, таны сүнсний ажил. Хизээ та өөрийгөө хөгжүүлж трансформашн хийн тэр цагтаа Greater-ийн энерги долгионыг хүлээж авдаг. За хамгийн сонирхолтой нь бидний сүнс энэ дэлхий дээр ямар цаг хугацаанд ирэх, ямар эцэг ихээ сонгохоо мэддэг. За тэр сонгосон эцэг их нь зөвхөн өөрийг нь хөгжүүлэх учиртайг анханасаа мэдэж байдаг. За эцэг их нь голцоо тэр соулийн сүнсний сөрөг талыг итгэжүүлэх ёстой байдаг. За соул сүнс голцоо асуудалтай, тогтолтой, үр хүүхдээ тоодгүй, үнэлдэггүй тийм эцэг эхийг сонгож ирдэг. Эсвэл яг салдгийн даваан дээр байгаа гэр бүл, эсвэл ирээдүйд салах гэж байгаа гэр бүлийг сонгож ирдэг. Жишээ нь тэр нэгэн сүнстэй өөрийгөө хаягдч нь гологчт нь гэдэг айдастай байлаа гэхэд тэр сөүл тэр сүнс маань тийм хариуцлагагүй эцэг эхийг сонгоно гэсэн үг. За магадгүй сэтгэл зүйд эцэг их нь салах гэж байгаа, эсвэл салсан учраас энэ хүүхэд хаягдчихвэ, гологдчихвэ гэдэг айдастай босон гэж тайлбарладаг байхтай л spiritual wisdom бол үүнд өөр хариулт өгнө. Тэр хүүхдийн сүнс нь анханасаа хаягдч нь гологдч нь гэдэг айдастай байсан учраас энэ эцэг эхийг онцгойлон сонгож өөрийнхөө энэ айцаа даван туулж үнийгээ хөгжүүлэх гэж ирсэн гэж тайлбарладаг. Бидний амьдралд гарч ирж байгаа найз нөхөд, хөрш, эцэг их, найз бүсгүй, залуу, эхнэр нөхөр, за юу гэдэм бүх хүмүүс бүгдээр л бидний сойлоор сүнсээр сонгогддог. Гэтэл энэ бүгд нь бүгдээрээ бидний сөрөг талыг итгүүлжүүлэх гэж ирээгүй. Зарим нь бол биднийг хөгжүүл дэвшүүлэх гэж, зарим нь биднийг тайвшруулах гэж, зарим нь биднэрт нэмэр нөөлөг болох гэж бас ирдэг шүү. За эндээс хамгийн нэгдүгээрт Greater-ийн биднэр лөө илгээж байгаа долгион энергийг авахын тулд өөрийнхөө суул сөрөг талыг ухаарч түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдлээ. Үүн дээр өндөр хариуцлага хүлээн авч хэрэгжүүлснээр таны хүслийн хүүдий чинь онгоодог. Ингээд та Greater-с ирж байгаа долгионыг баг багаар авах тусам таны энэ хүслийн хүүдий чинь улам том болж өргөжнө. Энэ бол хамгийн анхны алхам. За өөр өшөө зөндөө арга байгаа. Бидний соул сүнс бүх үнэн мэднэ. Өөрт нь юу хэрэгтэй, ямар хүнтэй уулзрах нь хэрэгтэй вэ гэдгийг мэддэг, мөн бүгдийг харж байдаг. Гэхдээ махан биетэй шилжин орсон тэр үед бидний энэ сүнс free will буюу сонголтоо алддаг. Харин энэ free will сонголт нь бидний махан биеийн хийх зүйл болоод шилжин ордог. За тэгтэл бидний махан бие бол сүнсний бүхий л харж байгаа хийх ёстой зүйлийг нь гажуудуулж эсэргээр хийдэг. За жишээ нь та нэг хүнтэй болзоонд явлаа гэхэд таны сүнс аль хэдийн энэ хүн чинь тань тохирох үгүйг мэддэг, ингээд танд дохио сигнал өгдөг. Юу хийх хэрэгтэй вэ? Зүхтах уу? Цаашаа өргөжлүүлээ явах уу гэдэг. Гэтэл тэр анхааруулга дохио болсон зүйл нь бидний трама, сөрөг таал, эго, урдах амьдралаасаа өвлөж авсан туршлага зэрэг гэсэн юм шүүлтүүрээр орчдөг. Тэгээ хичнээн соолч наад хүн чинь токсик хүн байна. Наадхаасаа зүхтаа гэд дохио өгөхөд нөгөө махан биеийн нөгөө эго чинь айдас чинь таныг ингээд хүү чи ганцаарт чинь үеийнхнийгээ хар хүн болгон найз нөхөдтэй
одоо хажуудан хүнтэй байна. Чи ганцаар чинь чи хоцрогдчихно гэдэг одоо тийм айцыг өгөөд за энэ хүн чинь болох юм байна. Энэ хүнтэйгээ болчихъя. Яаж иж яагаад болчихъя. Засаад авчи, залруулаад авчи гэдэг үүднээсээ энэ хүнтэйгээ ингээд гүн харилцаанд ороод холбоо тогтоочдөг. Өөрөөр хэлбэл одоо бидний махан бие одоо ухамсар маань болохгүй бүтэхгүй болгоныг одоо болох бүтгэн эсрэг тесрэг зүйлийг одоо ингээд бидэнд эсрэг тесрэгээр ингээд харуулцдаг. Ингээ бид нэр өөрсдөө одоо энэ айц төвшүүрнээс травманаасаа болоод соолныхоо одоо сүнснийхээ зорилгод тохирохгүй зүйлийг ингээ сонголт хийчихдэг. Үүн дээр чинь соол ямарч таны сүнс зогсоох сонголт их арга байхгүй харин тань зөвхөн л тохио өгдөг. Хэрвээ та одоо энэ амьдралдаа авах ёстой юм авч чадахгүй байгаа бол танд одоо тэр өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө одоо гүний гүн рүү орох хэрэгтэй. За хоёр дахь нь болохоор өөрийнхөө өвөрмөц авьяас бэлгээ ашиглаж одоо greatress хүлээж авсан бэлгээ өөрөө идлээ түүнийхээ үр ашигыг бусдаа хуваалцаж бусдаа түгэх нь одоо таны сүнсний хийх ёстой ажил. За ингэснээрээ та өөрөө одоо өөрийн амьдралын утга учир fulfillment буюу одоо сэтгэлийн хангалууныг одоо мэдэрнэ. Одоо өөрөө та өөрийгөө хөгжүүлээд ингээд трансформашн хийхэр аяанда та энэ хийж явах явцдаа одоо өөрийн гэсэн одоо wisdom бэлэг оюун ухааныг одоо өвлөд авчдаг. Энийгээ дан ганц өөртөө хадгалгүй одоо дараа үеийнхэндээ ч юм уу эргэн тойрныхондоо үр хүүхэдтэй ингээд туршлага солилцох маягаар зөвлөгөө өгөх маягаар ингээд хийгээ явах хэрэгтэй. За энэ олон одоо сүнсний сэрэлтэндээ яаж орох уу, яаж хийх үү, сүнсний зорилгоо яаж мэдэх үү гэсэн энэ зүйлүүдийг яриад яваад байгаа энэ подкастууд маань одоо энэ сүнсний зорилгоо мэдсэн өөрийгөө хөгжүүлчихсэн одоо сүнсний ажлаа хийж яваа одоо нэгэн гэрч байгаа юм аа. 6-аад нь яагаад Greater-ийн бидэн лүү илгээсэн долгион энерги бэлгийг бид нэр хүлээн авч чадахгүй байна вэ гэхээр дараах 3 үндсэн шалтгаанаас болоод. За нэгт нь саяны бидний ярьсан одоо өөрийгөө хөгжүүлэх үүнээсээ үүдээд өөрийнхөө одоо хүслийн хүүдийг онгойлгох, түүнийгээ тэлэх. За нэгэнд энийг саяхан ярьсан болохоор дахин яриад явах уу? За хоёр дахь нь болохоор өөрийнхөө одоо хязгаармагдмал ухамсар итгэлийг өөрчлөх. Бидний ухамсар бидний хүслийн хүүдийг тодорхойлж байдаг. Хэрв таны одоо хүсэл эрмэлзэл чинь одоо хүчтэй сайн долгион цацруулж байх юм бол зогсошгүй infinity энергийг өөрийгөө тойруулаад бий болгож байдаг. Greater агуу бүтээгч маань бидэнд аль хэдийн бидний хүсснийг хэдэн зуун дахин илүүтэйгээр өгөхөөр аль хэдийн бидэнд бүтээсэн байдаг. Гэтэл бидний одоо сөрөг тал маань бидэнтэй хамт энэ 3D ертөнц одоо оршиж байдаг болохоор энэ сөрөг тал маань биднийг одоо гадагшаага чиглүүлсэн гадаад ертөнцтэй харилцаж гадна талаасаа ямар нэгэн зүйл өөрчлөхий тэгвэл болно бүтнэ гэдэг бодлыг өгдөг. Одоо өөрөөр хэлбэл бид дан ганц өөрөөсөө биш бусдаас гаднаас хамааралтай гэдэг ойлголтыг аль хэдийн бид нэр авцсан байдаг. Хэрв та өглөө эрт босоод өнөөдөр одоо хамгийн одоо дээд хэмжээгээрээ би хажуудах хүнээ эргэн тойрныхоо хүнээ бусад хүнийг уучлана, үнэн голоосоо тэднэрт туслана, бусдад зөв харилцана, шинийг бүтээн гэсэн энэ хүсэл эрмэлзлийг бий болгоход энэ нь одоо танд хүчтэй долгион энергийг танаас өөрөөс нь гаргахад чинь тусалдаг. Ингэснээр таны одоо хүслийн хүүдийг чинь онгоож хэдий чинээ сайхныг хүсэж бэлэгдэн төдий чинээ таны хүслийн хүүдийг томордог. Тэгэхээр энэ нь бол бусдаас та ямар ч хамааралгүй энэ зөвхөн цэвэр танаас өөрөөс чинь хамааралтайг ойлгож авна. За үүний зэрэгцээ бас та өөрийнхөө одоо сүнсийг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл миний сүнс хөгч гэж ирсэн. Миний сүнс Greater-ээс
өгсөн энэ долгион энерги гифтийг хүлээж авах ёстой. За үүндээ 100% итгэх хэрэгтэй. Гэтэл бид нар ингэж ярьдаг. За энэ өрнөөс гартал нэг мөн 2 жил өстө зогсолтгүй 2 ажил хийж гарах байхаа. Эсвэл энэ илүүдэлжингээ хаастал бараг жил жим явж турах байхаа. Гэт одоо бусдын туршлага, өнгөрсөн амьдралын одоо тоо статик баримт дээр тулгуурлаад ингээд ирээдүгээ ингээд сөргөөр ингээд тодорхойлоод уртчлаа харцдаг. Ингээд бид одоо энэ хязгаар магадмал итгэл үнэмшилтэй ингээд гацчдаг. Гэтэл энэ зөвхөн одоо тэр махан бие оюун ухааны маань сонголт байдаг. Тэгвэл одоо spiritual wisdom үүнийг одоо үгүйсгдэг. Одоо бидний ухамсарвал гайхамшигыг энэ байгаа төсөөлж байгаагаасаа илүү бүтээж чаддаг. Гайхамшиг бол хэвийн үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймээс одоо он жилүүдэд эрдэмтэд одоо шин нээлтүүдийг өөрийнхөө ухамсартаа бий болгоод хинэж толгойд орж ирэх үзүүлийг шинээр нэгээр яваад байгаа нь энэний илрэл. За ингээд үүнийг дагаад 3 дахь шалтгаан одоо гретерээс ирж байгаа долгионыг хүлээж авахгүй байх 3 шалтгаан нь болохоор та хүслээ зөв тодорхойлоогүй байхаас болдог. За энэ нь юу вэ гэхээр та одоо юу хүсэж байгаагаа манифест хийж чадахгүй байна. Яг тодорхой хүсэж чадахгүй байна. Ингээд яг юу хүсэж байгаагаа үнэн сэтгэлээсээ тодорхойлж чадахгүй болохоор таны ухамсарт олон тийм өрсөлдөгч үзэл бодол хүсэл мөрөөдлүүд ингээд зэрэгцээ гараад ирдэг. За жишээ нь за та ингээд хань ижилтэй болъё гэж бодлоо. Зөндөө болзоонд явлаа. Ерөөсөө тохир хүнтэйгээ уулзч чаддгүй. Яагаад вэ гэсэн чинь танд өрсөлдөгч тийм хүсэл байгаа байхгүй. Нэгд нь одоо жишээ нь юу вэ гэхээр за би гэр бүлтэй болно гэхээр өөртөө зориулах цаг тухайн алдах нь би бусдын төлөө санаа зовох нь хэрвээ би гэр бүл болчвол одоо хүүхэд гаргаад энэ гоо би үзэсгэлэнгээ алдчихна гэдэг тийм айдас байгаа аахгүй юу? Мөн танд одоо ийм өрсөлдөгч хүсэл байгаа. Гоо сайхан байх чинь миний эрхэм зүйл гээд. Ингээд таны одоо хүслийг одоо MRI-гаар ингээд аппаратанд оруулаад харлаа гэхээр танд одоо 70% одоо хүнтэй суух хүсэл байгаад байдаг. Гэвтэл үлдсэн 5-6% нь одоо яг эрх чөлөөгөө би алдмааргүй байна. Гоо сайхан бие алдмааргүй байна гэдэг ийм өрсөлдөгч хүслүүд байгаад байхаар таныг одоо нөгөө гол гэр бүлтэй болно гэдэг хүсэл чинь өрсөлдөгч хүслээр ингээд дарагдаад байгаа байхгүй юу? Ингэхээр танаас гарч байгаа тэр долгион чинь саармагжаад үүний чинь universe оршихуй гэд сайн хүлээж авч чадахгүй болохоор тань руу таны тэр soulmate чинь илгээж явуулж чаддгүй. Та ингээд өөрийнхөө soulmate-ийг татаж авч чаддгүй. За энэ бол нэгэн жишээ. Энэ бол бүх амьдралын салбарт гарна. Тийм болохоор одоо хүсэж байгаа хүслээ тодорхой 100% болго. Тэгээд өрсөлдөгч энэ хүслүүдэд үгүй хийх хэрэгтэй. За ингээд тухлан сууж цагийг хамтдаа өнгөрөөсөнд баярлалаа. Subscribe хийхээ бүү мартаарай. Шинэ дугаарыг цаг алдалгүй авах болно. За дараагийн дугаараараа хамтын харилцааны татах хүчний 3 хуулийн тухай ярина. За баяр таа.